Сайн байна уу аваа? Та минь сайн явж гин үү? Охиныхоо энэ захиаг аваад их гайхаж гин үү? Бодоод байсан чинь Facebook чат утасны цаанаас хэлэх гэсэн үгээ уудалж чаддгүй юм байна. Тэгээд л охин нь танд хэлж ярих гэсэн болгоно энэ загталтаа багтаасан юм шүү. За. Гол ярианд оръё. Таны гадаад явснаас хойш энхүүлээ баярын билуунаас нэг зүсмийг аавдаа хадгална гэж зөрүүдлээд бөө юм болсон. Аамка том болох тусмаа л улам л зөрүүд болоод ах юм. Өдөр шөнөгөө л бисэний газар орж тоглосон хүн. Ээж бид хоёроос айж байгаа юм нэг ширхэг жалга. Энэ гэрт таны зангараг, хатуу үг их л өгүүлэгдэж байна да. Аав чинь бидний сайн сайхны төлөө чадхаараа л зүтгэж гин гэж ээж хаяа өгүүлдэг юм. Аваа, би танд нэг нууц садлах уу? Ээж бүр аргаа бараад урд айлаас хүүтэй мөнгө зээлчихсэн. Нөө ээж минь ийм үедээ их л шаналдаг бололтой. Та санаж гин үү? Анх энэ хашааг авч гэрээ барьж хад та бид нар тусгаар тогтнолоо гэж багтаж хэлж байснаа. Бас цахилгааны шийдтэй болцоход өөрийн гэсэн цахилгаан станцтай боллоо гэж хөөрцөглөөд л урд айлын хүүхдүүдтэй инхүүлээ барилга барьж их тоглоноо. Нөгөө хідэн ч хашаад аваад л ороод ирнэ. Бас болоогүй. Тоглож байгаад муудалцах нь их. Харин ээж мөнгө зээлчихсэн болоод ч тэр юм уу? Тэдний хүүхдүүдэд юм хэлж чадахгүй юм. Таныг байхгүй. Өмөрч хамгаалах хөнгөө болохоор тэгдэг байж ч магадгүй л дээ. Үннийг хэлэхэд таныгаа маш их санаж байна. Санаагаар болдог бол гадагшаа явсан хүн болгон эх орондоо буцаж ирээд элэг бүтэн амьдрахыг охин нь бусдын л адил хүсэж байна. Аав ч эзгүй харь газар байгаа ч эзэнтэй аль шүү манайх гэж ээж минь өргөлж хэлдэг. Аваа, манай гэрийн хойморт таны орон зай ханхайсаар л байгаа шүү. Хүндтгэн ёслсон том охин монголчингоо.